бүх дэлхийг сүрсэн хайрын түүх. Зарим хайрын түүх нам гүмхэн хилдэг. Ямар ч сүр дуйлаангүй, ямар ч түүхэн хувьсгалын шинжгүй. Зүгээр л нэг үдэшлэг, нэг бүжиг, нэг харц. Гэвч тэр харц хожим хоёр хүний амьдралыг төдийгүй, бүхэж бүтэн улсын хувь заяаг өөрчлөн гэж хинч төсөөлөөгүй юм. Энэ бол Ботсвана улсын анхны ерөнхийлөгч Сэрэцэ Хама болон түүний гэргий Рут Уильямс нарын бодит хайрын түүх. Тэдний хайр зүгээр нэг хоёр хүн бие биедээ дурласан түүх байгаагүй. Энэ бол арьс өнгөөр ялгуурлаж, улс төрийн ашиг сонирхлыг хүний сэтгэлээс дээгүүр тавьж байсан цаг үед дэлхийг сүрсэн хоёр хүний сонголт байлаа. Сэрэцэ Хама 1921 онд өнөөгийн Ботсвана улсын Серове нутагт төржээ. Кэр Бамангуато хэмээх ард түмний язгуурт нь гэр бүлийн хүү байв. Түүний эцэг эрт нас орсон тул Сэрэцэ дөнгөж 4 настайдаа угсаа залгамжлах хүнээр тооцогдох болжээ. Гэхдээ тэр хаан ширээ овгийн эрх мэдэлд шунсан хүн байсангүй. Тэр боловсрал эзэмшиж, хууль сударж, өөрийн ард түмэндээ хэрэгтэй өдөрдөгч болохыг хүсэж байв. Өмнөд Африкт суралцсны дараа тэр Англид очиж Оксфордын Балliol коллеж болон Лондоны Inner Temple-т хуульчийн мэргэжлэр суралцжээ. Харин Рут Уильямс бол Лондонгийн жирийн нэгэн бүсгүй байлаа. Тэр 1923 онд Английн Blackheath-д төрсөн. Дэлхийн 2 дугаар дайны үед эмэгтэйчүүдийн туслах агаарын хүчинд ажиллаж, дайны дараа Лондонд даатгалын байгууллагад бичиг хэргийн ажилтан болсон байна. Нэг нь Африкийн ирээдүйн удирдагч, нөгөө нь Английн ажилчин, ангийн энгийн бүсгүй. Тэдний зам огтлцох ёсгүй мэт санагдана. Гэвч амьдрал заримдаа хамгийн гайхалтай зохиолыг өөрөө бичдэг. 1947 оны нэгэн орой Рут ихчийнхээ хамт Лондон дахь номзогчдын нийгэмлэгээс зохион байгуулсан үдэшлэгт очижээ. Тэнд Африкаас ирсэн оюутнууд залуус цогсон байв. Тэр үдэш Сэрэцэ Рутийг харав. Анхны уулзалт төгс байсангүй. Тэд шууд л үлгэрийн хос шиг ойлголцсонгүй. Гэхдээ нэг зүйл тэднийг дахин ойртуулж байлаа. Тэр нь хөгжим. Тэд хоёулаа жаз хөгжимд дуртай байв. Жазын химнэл тэдний хоорондын зайг багасгаж, яриа нь аажмаар гүнзгийрч хүндэх нь хайр болж хувирчээ. Сэрэцэ Рутийг театрт, концертод, найз нөхдийн уулзалтанд өрнө. Эхэндээ бүгд энгийн мэт байсан ч удалгүй тэд хоёул нэг зүйлд ойлгосон байна. Энэ бол төр зүрийн дурлал биш. Энэ бол амьдралаа өөрчлөх хэмжээний хайр байлаа. Гэвч тэдний хайр эхлэх үед дэлхий тийм хайрыг хүлээн авахд бэлэн биш байсан юм. Тухайн үед Өмнөд Африкт арьс өнгөөр ялгуурлах апартеид бодлого хүчээ авч эхэлж байлаа. Хар арьс дэрхтээ, цагаан арьс дэмхтээ хоёр гэр бүл болно гэдэг олон хүний хувьд төсөөлшгүй хэрэг байв. Сэрцгийн авгах Цэкэди Хама тэдний харилцааг эрс эсэргүүцэв. Учир нь Сэрэцэ бол жирийн нэг залуу биш. Кэр Бамангуато ард түмний ирээдүйн удирдагч. Тийм хүний эхнэр нь овгийнхаа бүсгүй байх ёстой гэж олон хүн үзэж байлаа. Нөгөө талд Рутийн аавч охиныхоо сонголтыг хүлээн зөвшөөрсөнгүй. Тэр охиноо хар арьс дэртэй гэр бүл болохыг эсэргүүцэж харилцаагаа таслахад хүрчээ. Гэхдээ жинхэнэ дарамт үүгээр дуусаагүй. Сэрэцэ Рут хоёр Английн сүмд гэрлэхийг хүссэн ч сүмийнх нь Британи улсын засгийн газрын зөвшөөрлгүйгээр тэднийг гэрлүүлэхээс татгалзжээ. Хайр нь хүртэл төрийн тамганы өмнө гацсан хэрэг. Эцэст нь 1948 оны 9-р сарын 29-ний өдөр тэд Лондоны Kensington Register Office-д иргэний журмаар гэрлэв. Тэр өдөр тэд тансаг ордонд хоримлаагүй. Тэдэнд улс төрчдийн ерөөл, язгууртны сүлдэг ёслол, гэр бүлийн бүрэн дэмжлэг байгаагүй. Гэхдээ тэдэнд нэг зүйл байсан. Бие биенээсээ ухрахгүй гэсэн итгэл. Хоримын дараа жинхэнэ шуурга эхэллээ. Сэрэцэ нутагтаа буцаж очиход Бамангуато ард түмний узамжлалт хорос буюу Килготла дээр түүнийг ширүүнээр шүүмжилжээ. Эхний үед олон хүн энэ гэрэлтийг эсэргүүцэж Рутийг нутагт нь оруулахгүй байхыг шаардсан байна. Гэвч Сэрэцэ нэг л байр суурин дээрээ бат зогсов. Би эхнэргүүгээрээ буцахгүй. Гэр хайртай эмэгтэйлээсээ татгалзахын оронд эрх мэдлээс татгалзахад ч бэлэн байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүсийн бодол өөрчлөгдөж эхлэв. Сэрэцгийн үнэнч байдал, Рутийн даруй зан, хоёр хүний хоорондын бат итгэл ард түмний сэтгэлийг аажмаар зөөлрүүлжээ. 1949 онд Рут Серовед ирэхэд зарим хүн түүнийг бороо авчирсан хатан хэмээн хүлээн авсан гэдэг.
Түүний ирсэн үеийн олон жилийн дараах сайхан бороотой давхцсан тул нутгийнхын үүнийг сайн ёр гэж үзжээ. Гэвч хөрш улсууд тэдний хайрыг сайн ёр гэж харсангүй. Өмнөд Африкийн цараа арсны засаглал Сирэцэ Рут хоёрын гэрлэлтийг өөрсдийн апартейд бодлогод аюул гэж үзв. Хар арьс үдирдэгч цагаан арьс техниктэй байж болно гэдг нь тэдний байгуулж байсан ялгуурлан гадуурхах тогтолцоонд шууд соригт байлаа. Өмнөд Африк болон Өмнөд Родези Британийг шахаж эхлэв. Сирэцэг Бамангуатогийн үдирдэгчээр хүлээн зөвшөөрүүл бүс нутгийн улс төр ганхаж магадгүй гэж тэд айж байлаа. Ингээд Британи улс энэ бол зөвхөн гэр бүлийн асуудал биш гэж үзнэ Сирэцэг Лондон руу дуудан авчирчээ. Тэндээс тэр эхнэр рүүгээ богинохон боловч сэтгэл шимшрэм цахилгаан илгээсэн байдаг. Миний ард түмэн бид хоёр Британий засгийн газарт хууртлаа. Намайг бүх нутаг дэвсгэрээс минь хориуллаа. Хайртай шүү Сирэц. Энэ хитгэн өгүүлбэрт нэг хүний гомдол, нэг өдөрдөгчийн шарах, нэг нөхрийн хайр бүгд багтсан байр. 1950 онд Сирэцэг нутагтаа буцахыг хориглов. 1952 онд түүнийг ухсаа залгамжлах эрхээс нь бүрэмсэн хасаж эх орноосоо гадуур амьдрахыг тулгажээ. Тэр үед Сирэцэ Рут хоёрын өмнө хоёр зам байв. Нэг нь бууж өгөх, нөгөө нь бүхнийг тэгчиж хамт үлдэх. Тэд хоёр дахь замыг сонгосон. Тэд Лондонд амьдарч хүүхдүүдээ өсгөж, хэвлэлийн дайралт, улс төрийн дарамт, ирээдүйн тодорхойгүй байдлыг хамтдаа давжээ. Рутийн хувьд энэ бүхэн огт амар байгаагүй. Тэр нэг талаас Англид өөрийнхнээсөө урвсан мэт харагдаж, нөгөө талаас Африкт гадны хүн гэж сэжилэгдэж байв. Гэвч тэр Сирэцгийн дэрэгдээс холдоогүй. Харин Сирэцэж Рутийг ганцаарнг нь орхиогүй. Тэдний хайр романтик үгсээр биш, өдөр бүрийн төвчээрээр батлагдсан юм. 1956 онд Сирэцэ түүний авгах Цэгтинар ухсаа залгамжлах эрхээсээ татгалзах нөхцлөөр нутагтаа буцах зөвшөөрөл авчээ. Ингээд Сирэцэ эх орондоо жирийн иргэнээр иргэн ирэв. Гэхдээ энэ бол төгсгөл биш, харин шинэ эхлэл байлаа. Тэр хаан ширээгээ артсан ч ард түнээ алдаагүй байв. Удалгүй Сирэцэ улс төрд орж, олон үндэстэн, олон арстныг нэгтгсэн ардчилсан ирээдүг мөрөөдөж эхлэв. 1962 онд тэр ардчилсан намыг байгуулж, 1965 онд Бичванландын анхны бүх нийтийн сонгуульд ялалт байгуулжээ. Дараагийн буюу 1966 оны 9-р сарын 30-нд Бичванланд Их Британаас тусгаар тогтнож Ботсван улс болов. Сирэцэ Хама тус улсын анхны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Нэгэн цагт хайртай эмэгтэйгээсээ болж эх орноосоо хөөгдөж байсан хүн. Эцэст нь тэр эх орныхоо анхны ерөнхийлөгч болсон нь энэ. Түүний хажууд Рут байсан. Рут одоо зөвхөн Английн жирийн бүсгүй биш байлаа. Тэр Ботсван улсын анхны тэргүүн хатагтай олон хүний хүндэлдэг Лейди Хама болсон байв. Сирэцэ Хамагийн удирдлалд ор Ботсвана Африкийн хамгийн тогтвортой ардчилсан улсуудын нэг болж хөгжсөн. Тус улс тусгаар тогтнох үедээ дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг байсан ч хожим, алмаз, мад аж ахуй, боловсрал, эрүүл мэндийн бодлогоо зөв ашиглаж Африкийн амжилтын түүхүүдийн нэг болон хувирчээ. Энэ амжилтыг зөвхөн нэг гэрлэлтийн үр дүн гэж хийж болохгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой. Сирэцэ Рут хоёрын гэрлэлт Ботсванад арьс өнгөөр бус, хүн чанар, итгэл, хариуцлагаар улс орон бүтээж болтгийг харуулсан билээ. Тэд 4 хүүхэдтэй болсон. Том хүү Ян Хама нь хожим Ботсван улсын 4 дахь ерөнхийлөгчөөр ажилласан юм. Сирэцэ Хама 1980 онд таалалд өгсөв. Рут Уильямс Хама 2002 онд нас нь эцэслэжээ. Гэвч тэдний түүх өнөөдөрч амьд хэмээр. Энэ түүхээр найруулагч Ама Асанте A United Kingdom хэмээх киног бүтээсэн. Кинонд Сирэцэ Хамагийн дүрийг Дэвид Оязова, Рут Уильямсийн дүрийг Розамонд Пайк бүтээжээ. Зарим хайрын түүх хувь хүний зүрхэнд л үлддэг. Харин зарим хайр улс орны түүхэнд бичигддэг. Сирэцэ Хама, Рут Уильямс хоёрын хайр бол хоёр хүний ховын сонголт байсан ч түүний цуурай Африкийн түүх, Британий улс төр, арьс өнгөөр ялгуурлах үзлийн эсрэг тэмцэлд хурж очсон юм. Тэд дэлхийг ганцаараа өөрчлөөгүй байж болно. Гэхдээ тэд дэлхий өөрсдийг нь өөрчлөхийг зөвшөөрөөгүй. Магадгүй жинхэнэ хайр гэдэг яг энэ байх. Бүгд эсэргүүцэхэд ч, цаг үе буруутгахад ч, эрх мэдэл занал хийлгэхэд ч хоёр хүн бие биенийхээ гараас тавихгүй байх. Ромео, Жюльеттагийн түүх эмгэнлээх төгссөн. Харин Сирэцэ Рут хоёрын түүх итгэлээр төгссөн. Тиймээс энэ бол
зүгээр нэг хайрын түүх биш. Энэ бол хайр, зориг, эх орон, шудраг ёс, дөрөв нэгдэр уулзсан бодит амьдралын гайхамшиг юм. Саак Зигмund. Бусдаас өөр мэдрэмж.